гишүүдийнхээ өнөөдрийн ямар нэг айлтгая. Монгол банкны ерөнхийлөгч нэр дэвшигч наран цогтыг дэмжиж байгаа. Дэмжих учир шалтгаан байгаад байгаа. Манай улсын энэ төсөв санхүү аж ахуйн томоохон менежер. Тийм учраас энэ хүн Монгол банк талд энэ мөнгөний бодлого талд очивол мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрын харилцан уялдаа үүн дээр тулгуурлаж мөнгөн урсгалын эрэлтний илүүлэлтийн зохистой байдал хангагдах, энүүгээр дамжиж инфляцийг зорилттой төвшөнд нь барих, улмаар бодлогын хүүгийн зохистой төвшин хадгалагдах, ингэж байж энэ баялаг бүтээгчдийг дэмжих нөхцөл бүрдэх болов гэж ингэж харж их том хүлээлт танаас хүсэж байгаа гэж зориуд хэлмээр байна. Тийм учраас дэмжмээр байна гэж. За дээр нь манай гишүүд бас нэлээдгүй юм ярьж байна. Энэ томилгоо тойрсон асуудлууд. Тэгэхээр Монгол улс өөрөө эрх зүйнээр төлөвшүүлж байгаа улсууд тухайлсан салбарууд дээр эрх зүйн зохицуултуудаараа удирдах албан тушаалтнуудыг тодорхой болцол журмын дагуу хугацаатай томилдог. Томилгооны хугацаанууд буюу бүрэн эрх дууссан бол бид энэ асуудлаа хуулийнхаа хүрээнд авч хэлэлцэж, томилгооны сонсголоон ил тод хийж, томилгоонуудаа хийдэг журамтай, жамтай энэ дагууга энэ асуудлууд явж байгаа гэдгийг зориуд би хэлчихмээр байна. Монгол банкны ерөнхийлөгчийн энэ асуудал ч гэсэн яг энэ хуулийнхаа дагуу явж байгаа үйл явцаа. Тийм учраас иргэдэд буруу зөрүүтэй ойлголт өгөх гэж оролдоод хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Том төрийн тухай, үрэлгэн төсвийн тухай хэдүүлээ их олон жил ярьцгаасан. Харин энэ засгийн газрыг би энэ тал руугаа бас жоохон алхмуудаа ахиулж байгаа мó гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ төрд байж байгаа илүү бүтэц орон тоонуудаа цэгцлэх, дагуулад энэ төсөв юмнуудаа бууруулах, нэгэнт Монгол улсын эдийн засаг төсвийн өмнө тулаад ирчихсэн хүндрэлийг урьдчилж хараад хүлээх эрсдэл гэдэг юм уу, хохирлон бууруулах үүднээс төсөвтөө зоригтойхон шиг тодотгол хийсэн, 2.2 их найдын тодотгол хийсэн шүү дээ. Энэ бол Монголын эдийн засаг төсвийг өнөөдөр иннээс хүнд байдал руу чирээд унахчих нөхцөл байдал бий болохыг урьдчилан хамгаалж чадсан. 26 оны төсөв батлагтаанч Жигждийн Мачааргал гишүүнд нэмэлт минут өгье. Өмнөх оноос тодорхой төвшингээр бууруулж чадсан. За энэ бол биднээс энэ хөөсөө зөв задлаж, нэг бодит байдлаа зөв үнэлж, энлүүгэн чиглэсэн бодлого үйл ажиллагаа явсан гэдгийг хэлмээр байна. Дээр нь энэ баялаг бүтээгчдийг дэмжих, за татварын орчинг таатай болгох, за төрийн өмчийн бодлого засаглал өгөөжийг нэмэгдүүлэх, энэ баялагын сангийн хуваарлалд өгөөжийг эдийн засгаанд тэтгэж чаддаг, иргэдийнхээ амьдралыг, чанарыг ахиулж чаддаг ийм үзэл баримтлалтай бодлогын чиглэлийг авч хэрэгжүүлэх ёстой. Ийм учраас энэ засгийн газраас, энэ их хурлаас энэ чиглэл рүү багц бодлого эрх зүйн шинтгэл хийхээр асуудал руугаа орсон. Монгол Ардны намын бүлэг дээр энэ чиглэлээр тодорхой хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нэмэлт минут тодруулсны дараа нэмэлт минут байна. Нэр дэвшигч Санжаагийн наран цогт санал хэлсэн үү да? Ерөнхийдөө санал хэллээ дээ.